Уртаа морил Аадар ханар нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ дугаарыг хөтлөгч Инх Бат бидэнд бэлтгэгөргөж байна. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмондөр суу, КНТV телевиз, Одмондөр радио 83.307-оос дэлгэнээр хүрдэг. За энэ дугаарыг хүрэхэд хамтран ажиллагчаар Ханиа томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаах Трафлю мөн хүссэн хөрөнгөө хүссэн улсаасаа инвестор лизинг дэмжиж ажиллаж байна. За өглөөний мэнд. За хоёул өнөөдөр Махатма Ганди гэж энэтхэгийн эцэг гэж нэрлэгддэг энэ хүний талаар ярина. За хэдий энэтхэгийн эцэг гэж нэрлэгдэх ч гэсэн түүний амьдралын туршид хүмүүсийн хандлага ер нь хоёрдмал байсан юм байна. Түүнийг зарим нь фанатна, за мөн этгээд нэгэн хуучинсаг, хувьсгалж, гигантэн мөн аврагч гэж үздэг байсан бол харин нөгөө хэсэг нь түүнийг устгах ёстой гэж хардаг байсан гэнэ. Ганди хүчрхийлэлгүй тэмцлийн философиг дэмжиж байсан ч гэсэн харин эцэстээ аллагын золиос болж амнасаа алддаг. Ганди Британийн ноёрхлоос энэтхэгийг чөлөөлөхийн төлөө инх тайвны эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдсан ч гэсэн тусгаар тогтносон энэтхэг улс маань аимшигтай их цус асгаруулan байж бий болсон юм, мэндэлсэн юм. Урд өмнө байгаагүй хэмжээний шашин хоорондын хэдлагын дунд Ганди амнасаа эрсдэлд оруулан амьсгал хураах хүртлээр хүч хэрхийлэлгүй тэмцлийг номлож байсан юм. Харин 1948 оны 1-р сарын 30-нд Хиндүү үндэсрийг үндэслэн түүний цээж рүү 3 будаж амнасыг өнөөдөг. За Мохандас Крамчанд Ганди 1869 онд төрөхөд энэтхэг улс Британий колонийн ноёрхолд байсан. Тэрээр эцгийнхээ нэгэн адил тэр эрх баригчдад үйлчлэх хувь тавилантай мэт харагдаж байж. Түүний гэр бүл баруун Гужаратын ажилсаг худалдаачдаас бүрдсэн Баня гэдэг кастад харьяалагддаг. Харин Ганди 13 настай байхдаа эцэг эхийнхээ тохирсон ёсоор нь эхнэртэй болсон гинэ. Гандигийн эхнэр түүнд 4 хүүхэд төрүүлж өгсөн байдаг. Харин Гандиг 16 настай байхад нь эцэг нь хүн дээр өвчлөж. Намтар судлаач үзэж байгаагаар Ганди эцгийнхээ дэргэд асарч суудаг үнэнч хүү байсан гэж үздэг юм байна. Ганди эцгээ үхлийн хэрмэгтэр байхад нь асрах үүрэгтэй гэж үзээд эцгийнхээ сүүлчийн мөчд дэрэгдэн байхыг хүсдэг байсан гэнэ. Гэвч нэг өдөр эцгийнхээ биеийн маш муутсан нэгэн эцэгтэй үед тэр эхнэртэй илүү татагтаад хамт байсан гэнэ. Гэтэл яг тэр мөчд нь эцэг нь асуурчдаг. Олон түүхчид энэ явдал нь Гандигийн бэлгийн амьдралд хандлагад гүн нөлөөлөд улмаар эхнэртэйгээ бэлгийн харилцаанаас татгалзах шийдвэр гаргахад нь хүргэсэн гэж үздэг юм байна. Маш харамсалтай үйл явдал болсон байгаа. Тийм байна. Бас ямар холбож бодоо сэтгэл зүйн хувьд айгүй хүндэл байсан байна тий. Тийм байна. За Ганди эхний жилүүддээ Өмнөд Африкт хуульчин амьдралаар амьдарч байж. Тэрээр барууны хэв маягийн костюм өмсөд хангалуун амьдарч байсан. Дараа нь олон танигдсан шиг энгийн даяанч амьдралдаа хараахан шилжээгүй байсан үе. Гэвч Притори руу явж байхдаа галт тэргэнд нэгэн цагаан зорчигч түүнийг 1-р зэрэглэлийн вагонд сууж байхад нь дургуйцээд тэр тасалбартай байсан ч гэсэн түүнийг галт тэрэгнээс хөөгд болгочдөг. Энэ мөчөөс эхлээд Ганди Өмнөд Африкт үлдээд энэтхэг хүмүүсийн эрх тэгш байдлын төлөө тэмцэхээр шийдсэн гэдэг. 1915 онд энэтхэгт буцаж ирэхдээ Махатма Ганди огт өөр хүн болж ирсэн байл. Хуйлж байсан тэрээр төрийн идэвхтэн болж хувирсан байсан. Англи костюм зангигаа тайлаад энэтхэгийн ядуу хүмүүсийн уламжлалт хувцас болох тохиотыг өмсөд эх орныхоо нийгмийн асуудалтай танилцахаар улс орноороо галт тэргээр үргэлж 3-р ангиллын суудлаар аялдаг байсан гэдэг. Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөн энэ үед хүчээ авч байсан. Ганди очсон хот тосгон бүртээ олны өмнө үг гэлж хүний нэр төр, шударга ёс тусгаар тогтнолын талаар ярьсаар байж. Улс даяар үндэсрэг үзэлтнүүд Англиас импортлсон давыг шатаах эсэргүүцлийг зохион байгуулж байж. Ганди чарка буюу эрүүлийн хөдөлгөөнийг эхлүүлээд өдөрт 200 м хөвөн утас эрх нь эх оронч үүрэг гэж тунхаглаад Манчестер, Ливерпулийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг бойкотлохыг уриалдаг байж. Энэ нь үндэсрэг тэмцэлд үнэнч байгаагаа илэрхийлэх бэлэгдэл болсон гэдэг. Өглөө бүр сууж эрх дугуйгаа гарган хүн утас эрх нь хүмүүсийн өдвөр тутмын зуршил болоод эрхтэй ч маш чадварлаг болсон гэдэг. Өдөр бүр олон цаг зарцуулан хийдэг энэ үйлдэлийг Ганди бараг л үндэстний сайн сайхны төлөөх тэр сүнслэг даалгавар гэж үздэг байж. 1930 онд Ганди 3-7 хоног үргэлжилсэн давсны аяныг удирдах 358 км алхсаар Арабын тэнгисийн иргэд ирэх Данди тосгонд хүрээд Британий давсны монополийг хэрэгээр зөрчин давснаас нь атхан авч түүнийгээ дуудлага худалдаанд оруулсан гэнэ.
Энэ үйл явдлаас болж Ганди болон түүний дагалдагчид баривчлагдсан ч гэсэн энэ нь Черчиллийн хагас шалдан гуйлахчин гэж дормжилж байсан хүний хувьд ялалт байж. Энэ аян дэлхийн анхаарлыг татсан. За Ганди маань бэлэгдэл олон нийтэд харилцах ур чадварыг төрөлхийн эзэмшсэн нэг юм байж. Тэр дайнч дэлхийн эд зүйлсээс татгалцсан хүн мэт харагддаг ч гэсэн үнэндээ агуу ус төрч агуу илтгэгч байж. Гандигийн зэвсэг нь иргэдийн зүгээс дүрмийг эсэргүүцэн үл дагах зарчмаар хүчирхийлэлгүй эсэргүүцэл байж. Харин британчууд бороохоогоор хариу бариад колонийн дарангуулал ихэвчлэн харгас хэрцгий байсан. Шоронгууд дүүрээд Ганди 4 жилийн хугацаанд нийт 7 удаа хоригдсон гэдэг. Түүний шав чагварал нэрүн 8 удаа хоригдсон. Нийт 9 сар шорон суусан. За бүр нэг удаа 9 жилийн ял сонсож байж. Энэтхэгийн тусгаар тохиолдлын тэмцлийг эхнээс нь дуустал Энэтхэгийн үндэсний конгресс удирдсан. Ганди түүний чиглүүлэгч гэрэл нь харин Неру гол зохион байгуулагч нь байж. Хоёр хүн гүн холбоотой байсан ч гэсэн бүх зүйл дээр ч санал нийлээд байдаггүй байж. Гандийн уламжлалт худалдаачны гэр бүлээс гаралтай. Тохиотын ороолт өмссөн даяанч. Харин Неру нь барууны соёлын нөлөө туссан брахман дэгжин хувцлалт социализм суурилсан гүнзгий үзэлтэй нэгэн байсан. 1920-од онд социализмыг дэмжиж байсан Неруг Ганди твчдэг байж. Учир нь тэрээр Неруг өөрт нь үнэнч байна гэдэгт итгэлтэй байсан гинэ. Тиймээс ч түүнд өөрийн замаар явах тодорхой эрх чөлөөгч өгсөн. Хэд туйлширвал татаж барих боломжийг үргэлж хадгалж үлддэг байсан гэнэ. Нерүүч мөн Гандитай сайн харилцаатай байх нь өөрт нь ашигтай гэдгийг ойлгодог байсан төдийгүй үнэхээр чин сэтгэлийн хүндэтгэлтэй ханддаг байж. 1931 онд Нерүүгийн эцэг нас барснаар Ганди түүний хувьд эцгийн дүрийг орлож эхэлсэн гэдэг. Иймээс үзэл бодлын ялгаа байсан ч гэсэн тэдний харилцаа маш дотно байсан юм байна. За хоёр хүний ялгаа шашны үзэл дээр ч гэсэн тод харагддаг. Нерүү өөрийгөө атеист ил тод хэлдэг байсан нь шашны итгэл үнэмшлэхгүй байх нь бараг 20-од шахам энэ нийгэмд маш тийм гоц үзэгдэл ховор үзэгдэл байсан гэнэ. Харин Ганди гүн шүтлэгтэй хүн байсан бөгөөд уулзалт бүрийг залбирлаар эхлүүлдэг байж. Энэтхэгийн амьдралд хүний кастыг төрлөөр нь тодорхойлдог хинду шашны үнд зүйлс гүн шингэсэн байдаг. Гэвч хинду шашин уламжлал ёсоор хүлээцтэй бусдыг хүчээр өөрчлөхийг зорддоггүй шашин гэж үзэгддэг шүү дээ. Харин ислам шашин нь Монголын эзэнт гүрний үед хойд энэтхэг тархаад улмаар тус улсын хоёр дахь том шашин болон хувирсан байдаг. Британий колони үед энэтхэгт мусульманчууд хүн амын 4/1-ийг бүрдүүлж байж. Харин 1947 онд улс орон хуваагдсны дараа энэ тоо 12% болж өгөн буурсан юм байна. Хинду болон мусульманчууд олон жилийн турш 50 зэрэгцэж оршиж ирсэн ч гэсэн улс төрийн төлөөллийг шашны ялгаралтай холбосноор байдал эрс өөрчлөгддөг. 1930-ад онд энэтхэгийн мусульманчуудын эрх ашигыг хамгаалах зорилготой All India Muslim League улс төрийн хүчин болж гарч ирдэг. Гэвч удалгүй шин зорилго тодорсон нь Британийг энэтхэгээс гарч явсны дараа цэвэр газар буюу Пакистан хэмээх исламын улс байгуулах болж өөрчлөгдсөн баг. Энэ намыг Мухаммад Али Жина удирдах байсан бөгөөд тэрээр Махатма Гандиг олон жилийн өмнөөс мэддэг байж. Тэд хоёулаа Гужратаас гаралтай. Гужрат хэлтэй. Лондонд хуульчийн боловсрал эзэмшсэн хүмүүс байсан тул нийтлэг зүйл маш олон байж. Гэвч Ганди энэтхэгт буцаж ирсний дараа тэдний хооронд хурц зөрчил үүсэж эхэлсэн. За хоёлаа юу ажиллагч. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүссэн хөрөнгөө хүссэн улсаасаа урайтай инвестор лизинг дэмжиж ажиллаж байна. За ингээд гадаадад ажиллаж амьдардаг Монголдо орон сууц автомашин авахар төлөвлөж байгаа хүмүүс байвал анхаарлаа хандуулаарай. За гадаадд монголчууд маань эх орондоо санхүүгийн үйлчилгээ авах бүр ямар ч боломжгүй байдаг. За тийшээ яваад өгөөч, ийшээ яваад өгөөч гэдэг дандаа хүнтэй холбогдож ярьж байгаа. За зарим газар нь найдваргүй байгаадаас мөнгө төгрөгөө алдчихж байгаа ийм тохиолдлууд маш олон байдаг. Тэгэхээр энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэж чадсан инвестор лизинг гэдэг компани iLease лизингийн үйлчилгээг бас нэвтрүүлсэн. Манай ихэнх хүмүүс бас мэдж байгаа. За гадаадд ажиллаж амьдардаг монголчууд маань гадаадд болж байгаа орлогыг нотлуулад хүссэн өрөнгөө лизингээр худалдаж авах ийм гоё боломж байгаамаа. Мөн Солонгос, Япон, Америк, Чех гэдэг дэлхийн 10 улсад өөрсдийн агентуудтай учраас та өөрөө амьдарч байгаа улсаасаа шууд очиж уулзаад мэдээлэл аваад ингээд яг л Монголд үйлчлэл авч байгаа юм шиг авчгаж болох юм аа.
За яаж лизингийн өсөлтөд илгээх юм болоо гэд сонсогч нар маань бас сонирхож байгаа бол IELTS CGM гээд вебсайт руу та материалуудаа бүрдүүлээд лизингийн өсөлтөд илгээх юм бол ажлын одоо 1-3 хоног шийдвэрлээд өгнө. Тэгэхээр та Солонгост, Японд байхдаа Монголд үйл хөдлөх авах бүрэн боломжтой байна шүү. За дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл IELTS CGM гэсэн веб болон 72 тэгтэг 27 тэгтэг гэсэн утсаар нь холбогдоод авч болно. Ингээд бидний одоо алтан цагийг хэмнэж байгаа за бас хөрөнгө санхүүгээ дэмий зүйл салхинд хийсгээс хамгаалж байгаа IELTS-д маш их баярлж байна. За буянгийн зам дагуу IC5-ын 12 давхурт бас байрлаж байгаа шүү. За баярлалаа. Тийм IELTS их бүр үнэхээр хэрэгтэй хөсөлгөө. Ийм жишээ маш олон бид сонсдог байсан. Солонгост маш олон жил ажиллаад тэгээд хамаатныхаа хүнд чинь тий мөнгө өгөөд байр авах гэсэн чинь мөнгөчгүй байрчгүй үлдсэн ийм тохиолдол маш олон байдаг. Маш их. Энийг шийдчихэж байгаа байхгүй. Өөрөө захиран зарцуулах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэнчнээс лизингээ төлөөд төлбөрөө төлөөд байж байгаа гэдэг чинь. Нөгөө хүнээсээ нэхэж болохгүй өөрөө хөөцөлдөж чадахгүй айгүй хэцүү гэдэг шүү энэ бол. Яг үнэ. Баярлж байгаа. Энэ шийдэж өгсөн нэр өстой гоё. За баярлалаа. За 1944 онд Ганди Бомбей дахь Жинагийн хувийн өргөнд очиж уулзаад бараг 3-7 хоногийн турш Ганди Жинаг лалын ус Пакистан байгуулах төлөвлөгөөнөөс нь буцаахыг оролдож байсан гэнэ. Энэ дээрээ шашингүй ардчилсан энтгэгт мусульманчууд нэр хүндтэй байр суурь эзлэн гэдгийг ч амлаж байж. Тэрч байтугай тусгаар тогтносон энтгийн анхны засгийн газар ерөнхий сайдаар Жинаг тавина гэж хүртэл санал тавьж байсан гэнэ. Гэвч Жинад Гандигийг үзүүлж буй тэр бүхэн таалагддаггүй байж. Учир нь Жинан олон мусульманчуудын нэгэн адил хиндичүүд мусульманчуудыг өөртөө уусгах гэсэн тэр дээрэнгүй оролдлогын нэгэн гэж энийг үзэж байсан юм байна. Ганди өөрийгөө олон нийтийн бүхий л хүслийг багтаасан үзэлтэн гэж хараад хиндүү гэхээсээ илүү энтгэг хүн гэж ойлгуулахыг хүсэж байсан гэдэг. Гэвч түүний хэв маяг хувцлалт нь илт хиндүү шинжтэй байсан. За тэгээд Даянч амьдрал улс төрийн зорилготой холбосон сахилга батна түүнийг тэр тусмаа жинхэнэ хиндүү дүр төрхтэй харагдуулж байсан. Үүнд нь Жина итгэлгүй байсан юм. 1946 онд Британийн энтгийн зуны нийслэл Шимлад энтгийн үндэсний конгресс болон Мусульман лигийн удирдагчид нэгдсэн тусгаар тогтносон энтгийг байгуулах Гандийн үзэл санааг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн гинэ. Жахурал нервгийн дипломат ур чадвар Жинагийн хатуу байр суурийн өмнө харин хүч үрсэнгүй. Ингээд 3-7 хоногийн дараа тэр хэлэлцээр нуран ундаг юм. Жинагийн компанид ажил нэг л гол санаанд төвлөрч байсан гэнэ. Конгресс бол хиндүү нам, хиндүү удирдагчтай. Хэрв тусгаар тогтносны дараах анхны сонгуульд хиндичүүд ялвал мусульманчууд түүнд уусч дарамтад орно. Амьд үлдэхийн тулд тэдэнд өөрийн улс буюу Пакистан хэрэгтэй гэж үзэж байсан. 1946 онд Жина асуудлыг гудамж руу экспортлохоор шийдсэн байдаг. Өмнө нь тэр үндсэн хууль дагдаг улс төрч Британд үнж Британийг сүрсэн альва хөдөлгөөнд оролцож байгаагүй хүн байсан бол харин 1946 оны 8 дугаар сард тэрээр мусульманчуудын хүчийг харуулах шууд үйлдэлд уриалсан байна. Энэ бол тэр аимшигт үйл явдлын эхлэл юм. 1946 оны 8 дугаар сарын 16-нд Пакистан байгуулах шаардлагыг дэмжсэн шууд үйлдэлийн өдөр нь Колката хотод аимшигт хүчирхийлэл дэгдэхэд хүргэсэн. 5,000 хүн алагдаж 20,000 хүн шархагдсан бөгөөд ихэнх нь хиндичүүд байж. Үүний дараа хиндичүүд бусад газарт мусульманчуудын эсрэг өшөө авалтын довтлогоо хийж хойд энтгийг даяар аллах тархаж эхэлсэн. Энэ бүр маш аимшигтай үйл явдал болж байгаа юм. Одоо энэ 47 онд амар юм болно шүү дээ, тий. Ерөөсөө энтгэхгүй нэ шүү дээ. Тий. За зарим хиндичүүд өөрийн шашнаа хит инх тайванч дайчин чанаргүй гэж үзэж эхэлж байгаа. Тэд хүлээцтэй байдалд сул тал болж энэ нь олон зууны турш Монголын болон Британийн ноёрхолд байсан нь ийм байдалд хүргэсэн гэж үзэж байж. Иймээс хиндичүүд өөрсдийгөө батлан харуулж ёс суртахуун бие бэлтрийн хүчээ нэмэгдүүлэх ёстой гэж одоо бодож эхэлж байгаа. Хот тосгон бүрт идэвхтнүүд өглөө орой бүр цугларч үзэл сурталын сургалт биеийн бэлтгэл хийгээд дахин дайсан болсон тэр мусульманчуудтайгаа тэмцэхэд бэлдэж эхэлж байгаа. Хиндүү үндэсрэг үзэлтнүүд мусульманчуудыг хядаж байх үед мусульман лигийн туйлширсан бүлгүүд нь нөгөө талд хиндүүчүүдийг мөн адил хөнөөж байсан. Махатма Ганди энэ бүхнийг хараад стат очирч байгаа. Аргагүй шүү дээ. Тэрээр Калкута хотод мацаг бариад
хүчирхийлэл зогсох хүртэл энийг үргэлжлүүлнэ гэж мэдгдсэн баг. Бүгдөө тангаргалдаг юм. Тэр хоёр нийгэмлэг найрамдал, инх тайвнаар зэрэгцэн амьдрах, энтхийг нь талаарх өөрөөр төр үзлээсээ няцаагүй. Ганди тэр аллахыг нүдээр харж байсан шүү дээ. Тэр өөрийн чадж болох тэр бүхнээ л хийж байж. Тэрээр зүүн Бенгалд очиод мусульманчууд хинду газрын эзэдийг хоморглон хядсан тосготоор алхадаг. Тэрээр мусульманчуудтай ч ярилцж байсан. Энэ үнэхээр амь насаа эрсдэлд оруулаад дэнчин тавьж гин гэсэн үг юм. Тийм шүү дээ. Ямар ч хамгаалтгүй. Зөвхөн цөөн хэдэн дагалдагчтайгаа л явган явчихсан гэдэг. Энэ хүнчинтэйг нөгөө маш сайн яриач чадвартай. Тэгэхээр тэр хоёр шашны мөргөлдөөн болоод байгаа хүмүүсийг лайлал талаас нь зөөлөлөхгүй л яриа л яваад байгаа. Хөрөх яг тэгж байгаа. Ингээд эцэст нь тэрээр тентгийн мусульманчуудад ийм үйлдэл буруу гэдгийг ойлгуулж чадсан гэдэг. Бенгалд байгаа шүү дээ. Гандиг алхаж явхад хүмүүс зам дээр нь шилний хэлтэрхий цацах, эсвэл бүр ялгац хүртэл асгаж байсан гэдэг. Гэвч Ганди үүний хариуд нь өмсөж явдаг энгийн шагаахаа хүртэл тайлж аваад тэгээд хөл нүцгэн алхаж эхэлсэн. Энэ нь бүр маш хүчтэй тийм нөлөө үзүүлж байгаа. Мессежийг өгч байгаа. Үүнийг хүн төрөлхтний төлөө шаналн завж, бие мах бодоод зовоон байж, ёс суртахуунд урайлдаг. Иесус Христийн цовдлолтой зөвлөлн харьцуулсан байдаг. Тэгээд эцэг гинтэр гэж бүр нэрлэдэг юм байна шүү дээ бас. Харин харамсалтай нь зүүн Бенгалд мусульманчууд олон болоод хиндичүүд рүү дайран олон хүнийг хоморглон устгаж байж. Үүний хариуд Бихарт хиндичүүд мусульманчуудыг яг эсрэг үйлдэлийг хийдэг. Дараа нь Утар Прадешт мөн адил үйл явдал болдог. Харин Пенжабт 1947 оны 3 дугаар сард мусульманчууд Сикхүүд рүү давтлаад маш олон хүнийг бас өнөдөг. Ингэснээр байдал бүрэн хяналтаас гараад бүх зүйл одоо тесрэхэд бэлэн болсон баг. 1947 оны 3 дугаар сард Лорд Луис Маунтбаттен гэж хүн дээлээд ирдэг. Тэрээр Британий ерөнхий сайдын даалгавраар энтгийгээс гарах хэлэлцээрийг энтгийн удирдагчтай хийхээр томилогдсон сүүлчийн хамраа зэрэгч. Маунтбаттен колоничлын дэглэмийг хурдан дуусгахыг зорж энтгийн хуваагдлын хөлбөрийг дэмжиж байсан гэнэ. Махатма Ганди харин дахин энэ этхийг ингэх замбраагүй байдалд үлдээж болно. Гэхдээ бүү хуваа та нар явсны дараа бид өөрсдөө зохицуулна гэж хэлж байж. Гэвч британчууд хэн юу авахыг та нар шийдсэний дараа л бид явна гэж мэдгдсэн гэдэг. Ингэснээр энэ мэдгдлийн дараа хуваагдал зайлшгүй болсон гэдэг. Ганди бүр энтхийг намайг зөвхөн үгсний дараа л хуваагаарай гэж хэлж байсан ч эцэст нь Конгресс намын удирдагчид хуваагдлыг зөвшөөрсөн байдаг. Тэд Мухаммад Али Жинаг маш их үүмэн самууд өдөөж чадна гэж үзсэн. Хэрвээ тусдаа Пакистан улс байгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол энтхигийн тусгаар тогтнолын дараа улс орныг задлахуйц хямрал үүснэ гэж айж байсан гинэ. За Хэлийн комиссийн дараагаар энтхигийн талаар бараг мэдлэггүй Сэр Рэдклиффийг томилсон нь түүнийг Британий энтхигээс мусульман олонхтой улсыг шударгаар тасалж өгч чадна гэж үзсэн юм байна. Мэдгүй хүн шудраг хуваана гэж үзсэн. Зөв. Түүнд харин 2 хинду, 2 мусульман хүн тусалж байж гинэ. Энтхигийн ихэнх мусульманчууд хойд хэсэгт амьдарч байж. Төлөвлөгөөгөөр 2000 км зайтай орших 2 хэсэг бүхий нэг улс зүүн ба баруун Пакистан байгуулагдах ёстой байсан гэнэ. Гэвч Бенгал, Пунжабт хинду, мусульман иргэд саншгүй холилдон амьдарч байсан тул хил тогтоох нь бараг утгагүй ажил болж хувирсан. 1947 оны 8 дугаар сарын 15-нд энтхэг Пакистан хоёрын хуваагдал аль биесээр хэрэгждэг. Шүн дунд болох мөчид тусгаар энтхэгийн анхны ерөнхий сайд Жахварл Неру ард түмэндээ хандаад олон жилийн өмнө бид хувь тавилантайгаа гэрээ байгуулсан. Одоо бид тэр амлалтаа биелүүлэх цаг ирлээ. Шүн дунд дэлхий унтаж байхад энтхэг амьдрал эрх чөлөөн цэрнэ гэж хэлсэн байдаг. Гэвч энэ мэдээллийн маргааш өглөө нь л Пакистан дахь хиндичүүд энтгэгдэх мусульманчууд гэр орносоо дөрвөж эхэлж байгаа. Тийм шүү дээ. Мусульманчууд Пакистан руу, харин хиндичүүд энтгэг рүү гэсэн юм зөрсөн чиглэлд асар олон хүн нүүдэлдэг. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн том шилжилт хөдөлгөөнөөр 10 сая хүн нүүн шилжсэн гэдэг. Тэд замдаа дээрэмчид зэвсэгт бүлэглэлийн халдлагад өртөж байсан. Энэ хуваагдлын төлбөрт 1 сая хүн амьнасаа алддаг. Энэ эмгэгдэлт явдлын төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй. Харин хиндүү хүнсрэх үзэлтнүүд Гандиг буруутгаж
мусульманчуудад хинду үндэстний нэг хэсгийг өгсөн гэж буруутгаж байсан байна. Бодит байдал дээр тусдаа улс байгуулах санаа нь тэдний өөрсдийн бодлогын нэг хэсэг байсан. Харин Пакистан оршин байх нь тэдэнд улс төрийн ашиг авчирч байсан гэнэ. Тусгаар тогтнолын дараахан шинэ улсууд Кашмирийн асуудлаар анх удаа дайн хийдэг. Ислам шашинтан олонтойч хинду махаражатай энэ муж ер нь маргааны төв болж байгаа. Хоёр тал гал зогсоох хилцээр хийж хяналтын шугамж тогтоосон. Одоо ч энэ бүс нутгийн нэг хэсгийг энтгэг, харин нөгөө хэсгийг Пакистан хянж байдаг. Энтгэг Пакистан хоёрын 3 том дайны 2 нь энэ Кашмирийн асуудлаас үүдэлтэй. Өнөөдрийг хүртэл энэ газар маш хурцтмал байдалтай гэж үнэлэгддэг юм газар байна. За дараа жилийнх нь 1-р сард Ганди дахин хугацааг үүсгэлэн зарлаад хүчирхийлийг зогсоох тодорхой арга хэмжээ харах хүртлээр хоол идэхгүй гэж мэдгдсэн байдаг. Пакистанаас хавчлахад өртөнд өрөвсөн хиндичүүд Ганди мусульманчуудад өрөвдөг сэтгэл гаргаж байгаад ихээхэн гайхаж байсан гэдэг. Гэвч түүний үйлчлэглэнгийн нэг зорилго нь энтхэгийн засгийн газрыг Британий энтхэгийн сан хөмөргөөс Пакистаны эзлэх хувийг шилжүүлэхийг шаардах явдал байсан. Энэ өөрийнх нь үхлийн ер нь баг шалтгаан болдог. Тийм. Ингээд хитрхи зөөлөн хандлаа гэдэг баг яачдаг шүү дээ. Хамтран ажиллагч айлын. За тийм. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ханад томооны эрт үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдах Travelio-ман дэмжиж ажиллаж байгаа. За таны одоо толгоо өвдөх, хоолой өвдөх, нус гоожих, халуурах, найтах, нэг юм бие арзаах, ханадны их үеийн шинж тэмдгүүд илрээд байгаа бол та Travelio аваад хоол мэдж байгаа. Юуг тань шинээр хэлэх вэ гэвэл та гэрээсээ гарах боломжгүй байгаа бол H-Point CGM-ээс захиалаад гэртээ өнгөө хөргүүлээд авах боломжтой. Ер нь Travelio бүх юмын сангуудаар худалдаалагдж байгаа. Гэхдээ H-Point CGM танд гэрт чи хүргээд өгнө. Тэгэхээр одоо танад бүр өвдөрсөн, хүндэрсэн биш яг их үед нь Travelio угаад шинж тэмдгүүдээ сайхан намдаагаарай. Баярлалаа Travelio та. За баярлалаа. За энэ үлсгэлэнгээс болж та ер нь бол маш их зүйл болж байгаа. Гандиг амийг хороохоор төлөвлөсөн алуурчдын бүлгийн зарим мэдүүлгээс зарим залуус тэр дундаа над шиг хүмүүс Ганди ч үлсгэлэнгөөр өгөхгүй. Одоо суманд өртөж өгөх ёстой гэж шийдсэн гэдэг. Хинду үндэсрэг үзэлтнүүдийн хувьд Махатма Гандигийн өсгөлэн маш их дургуутслыг төрүүлж байж. Тэд энтхэгийг хуваах хэлцээрийн санхүүгийн залтыг биелүүлж, Кашмирт зэвсэг халдлага хийсэн Пакистанд 550 сая рупий шилжүүлэхийг шаардаж байсан. Бүр үнэхээр тэдэнд зөвшөөрхийн аргагүй санагдаж байсан. Ганди ч тэр мөнгийг шилжүүлэх гэдэг шүү дээ. Ингээд 1-р сарын 20-ны өдөр халдлага үйлдэхээр 7 хүн Гандигийн залбирал дээр очдөг. Аллагад оролцогчийн мэдүүлгээс нь би буутахаар төлөвлөсөн цонхондоо хүрч чадаагүй. Шат авчрахаа бодоогүй гэж. Дараа нь өөр цонхоор оролцсон ч гэсэн гар нь хүрэхгүй өндөр байсан. Тэгээд бид даяад гарч явсан гэдэг. Харин бидний нэг гоцээ хашааны дэргэд тесрэг бод засаасан боловч бодлого бас баригдчихсан. Үүнээс цааш үйл явдал өрнөгүй. Бид бүгд тэндээс зүгтсэн гэдэг. Бид бүгд Пүний хот руу явж дахин халдлага төлөвлөсөн гэдэг. Энэ ихний оролдлого шүү дээ, тийм. За гар хийцийн бөмбөг дэлбэлсэн хамсаат нь баригдаад байцаалтын үеэр бусад оролцогчдын нэрийг илчилсэн байхад цагдаа нар тэднийг 10 хоногийн турш хайгаад барьж чадаагүй талаар өнөөг хүртэл энтгэгт маргаан явдаг гинэ. Яагаад болоогүй юм бэ? За Ганди хүмүүсийн өмнө үг хэлдэг хэвээрээ л байгаа. Зарим түүнийг ихэд ууртайгаар сонсдог байсан. Харин зарим нь энтхэгийн хаваагдлыг зогсоохын тулд хангалттай зүйл хийгээгүй гэж буруутгадаг байж. 1948 оны 1 сарын 29-ний өдөр одоо найруулагч нэг зураг өгсөн байгаа. Энэ бол Гандигийн сүүлчийн зураг юм. Харин 1948 оны 1 сарын 30-ны өдөр алуурчдын нэг Натхурам Гоцэ гар буу бэлдээд оройн 5 цагийн орчим залбирлын талбайд очдог. Алуурчин Гандиг булан түлээж байсан. Харин ингээд Гандиг ойртон ирэхтэн нөгөө Гоцэ чинь урагшаа алхаад 3 алхаад мөргсөн мэт бүхийдэг гэнэ. Тэгээд дараа нь маш оройс 3 боддог. Хэрв Гандигийн шархыг харах юм бол сумнууд нь баг хагас тойрог хэлбэртэй. Яг тийм суманд зүйлт зүүцсэн юм шиг дүрс үсгэсэн байдаг. За энэ мөчөөс хойш Ганди зөвхөн хүн биш болсон гэдэг. Тэр үхлээс давж илүү агуу тийм бэлэгдэл болсон. Энэ талаар Жагурал Неру радиогоор зарлахдаа бидний амьдралын гэрэл унтарлаа. Хаа сайгүй харанхуй боллоо гэж хэлсэн. Дараа нь тэрээр Гандигийн аллагад буруутгагдсан байгууллагуудыг онолж эхэлсэн.
Хинду Махасабха болон RSS. За 20 мянган RSS-ийн гишүүнийг уг нь хорьсон юм байна. За гэвч өшөө авалт үргэлжилсээр Махараштра мужийн брахманууд алуурчин Готсигийн кастинг тарилгад өртдөг. Энэ бусрам үйл явдал үргэлжилсээр байгаа гэсэн. Харин Готси ч баригдсан байгаа шүү дээ. Кастууд нь одоо яагаад энэ өшөө авалт хийгээд. За шүүхтэр Натхурам Готси өөрийгөө одоо хамгаалах өмгөөлөгчөөс татгалцдаг. Ингээд өөрөө үг гэлдэг. Тэрээр өөрийн үйлдэлийг зөвтгөхөд Хинду шашин болон Бхагавад Гитаг ишлэн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдгдсэн. Энэ Бхагавад Гита гэдэг нь энтхэгийн алдартай туйл юм байна. За түүний хэлснээр Ганди энтхэгээ сурвж Пакистантай харьцах байр суурийг сулруулсан тул түүнийг устгах шаардлага байсан. Тэр алгыг солиорлын үйлдэл биш, харин сайтаж бодож төлөвлөсөн ус төрийн шийдвэр байсан гэж өөрөө тайлбарласан байдаг. За 1949 оны 20 дугаар сарын 10-нд шүүхийн шийдвэр гардаг. Натхурам Готси болон Наяран Аптег нарыг цаазаар авах. Харин бусдыг нь бүх насаар нь хорих ийм ялаар шийдэгдэг. Энэ чинь 10 хүн төлөвлөсөн байдаг ба шүү, тийм. Өөрийг нь өнөх ихний халдлага ба шүү дээ. Тэрний дараа Ганди маань ингэж хэлж ирсэн юм байна. Магадгүй алуурч дэнч зүг байж болох юм. Магадгүй би бүр тусгаар энтгэхт илүүдл болсон хүн байхаа гэж хэлж байж. Энэ бол баг эртний грекийн эмгэнэл жүжиг шиг алуурчин ба хохирогч хоёрын хоорондох үл үзэгдэх ойлголцол оршиж буй мэт тийм үг байсан. Энэ үед Ганди гүн цохролд орсон байж. Түүний арга барил, түүний зорилго бүтлгүүцсэн мэт санагдж байсан. Өөрийнх нь дэмжих хэвээр Хиндүн орох гэж оролдоод байгаа шүү дээ. Түүний бүх хичээл зүтгэлийг үл харгалзаад Хинду ба мусульманчуудын хүчирхийлэл үргэлжилсээр ингээд улс орн нь хоёр багцсан. Энд Ганди бүр сэтгэлээр маш их унсан байна. Өнөөдөр ч гэсэн Гандигийн шавнар дагалдагчид баасан гарыг бүр түүнийг чандралсан газар цуглараад хөвөн ирдэг. Нэгэн цагт эдийн засгийн тусгаар тогтнолын бэлэг тэмдэг байсан энэ үйлдэл нь одоо илүү ёс заншлын шинжтэй болсон байна. Гандигийн өөрийгөө хангах зарчим хэмээх бодлого нь энэ этгээхт 1990-ад оны ихэнх хүртэл тодорхой хэмжээнд хэрэгжсэн гэнэ. Өндөр тариф, валютын бодлогоор дотоодын үйлдвэрлэлийг хамгаалж байсан гинэ. Гэвч сүүлийн жилүүдэд энтгэх дэлхийн зах зээлд нээлттэй болоод даяарчлалын урсгалд хүчтэй татагдаж, дундад давхарх өсөж, шинэ худалдааны төвүүдээр үйлчлүүлэх болсон. Хот бүр өөрийгөө ханга, сул доройг хамгаал, хэрэгцээнээс илүү бүү хэрэгэл, байгальд хүндэтгэлтэй ханд гэж сургаж байсан Ганди хэрвээ өнөөдөр буцаж ирэхвэл ялангуяа дундаж давхарга барууны хэрэглээний соёлд хэрхэн автсныг хараад үнэхээр их цочирдох байсан болов. 2005 оны 3 сарын 12-нд энтгэхийн үндэсний конгресс Давсны аяны 75 жилийн ойг тэмдэглэсэн. Олон зуун хүн Гандигийн 358 км замыг 26 хоногийн турш алхаж давтсан байдаг. Нөгөө замаар нь. Тий. Тэд ингэж алхахдаа гар ирмэл хөвөн даван хувцс Кхади өмсөд Гандигийн малгайг өмссөн байдаг. Тэд Гужратын эрэгт хүрээд яг 75 жилийн өмнө Ганди атга давс авч Британий эзэнт гүрнийг сорьсон тэр мөчийг дахин давтсан гэнэ. Дели хотноо Гандигийн дурсгал зориулсан маш олон газар бий. Тэдгээрийн нэг нь Гандигийн шарлыг Хинду ёсны дагуу сандал мотор шатаан шандралсан дурсгалын газар Самади гэдэг. Мөн Гандигийн үндэсний музей болон Ганди алагдсан газар дээр байгуулагдсан Бирла хаус зэрэг музейнууд бий. Өдөр бүр энтгэх орны өнцөг болон бүрээс хүмүүс хүндэтгэл үзүүлэхээр эдгээр газруудад ирдэг. Баян ядуу ялгаагүй олон энтгэгчүүд ирж мөргөл хийхийг өөрсдийн үүрэг гэж үздэг байна. Өнөөдөр дэлхийн маань өөр болсон. За даяарчлал Гандигийн олон зарчмыг ардаа орхисон байх. Гэхдээ түүний үндсэн мессеж болох инх тайван, уучлал, эрх чөлөөний агуулга бол амьд оршсон хэвээрээ баг. Гандигийн тэр мессеж нь түүнийг хөнөөсөн үзэн ядалтыг хүртэл даван туулах тийм хүчтэй хэвээрээ байгаа. Яг оноо энэ ганцхан энтгэгчдүүдийг дэлхийн улс төрийн тэмцлийн арга барилтын хүний бас энэ тэмцэл асар их нөлөө үзүүлсэн одоо хүчирхийлэлгүй ялгуурлалгүй тийм нийгмийн төлөө тийм. Тэгээд нөгөө энэ Мартин Лютер Кинг, Нельсон Мандела, Далай Лам иргэний эрхийн ер нь олон хөдөлгөөнд бас нөлөөлсөн гэж үздэг юм байлээ. Тэгээд энэ хүн өөрөө байж болох хамаг байдаг чадлаараа тэмцсэн байна. Тэгээд хамаа хаттал
тэр хүн бол нөгөө нэг бүх одоо амьдралын таашаал авч болох бүх юмыг хаяад ингээд тийм хүртэл хүчирхийлэлгүй дэлхий явган байх ёстой л доо. Хэрвээ дэлхийдээ зэрэгцээд нэг гариг байсан бол манай дэлхий юу байх вэ? Амьдралтай гариг те. Яг хүмүүс амьдардаг тийм байсан бол манай дэлхий нэгдмэл их тайван тогтох байсан. Тийм байхгүй учраас л хоорондоо алццгаагаад байна л да. 21-р зуун одоо хүн төрөлхт ямар болж байгаа вэ? Энэ үед цөмийн зэвсэгтэй хിവэрэ байна л гэж бод. Ийм л монхох хിവэрэ байна л гэсэн үг. Тэгээд одоо энд тэр хайрсан хүний үзлэр ялгуурлаж байгаа тэр байдал гэсэн дахиад гарч ийн өөрөө бас тэрийг туулаад өнгөрсөн юм тий. Тий. Ерөөс анхны одоо өгдөгцсөн зүйлэн дээр шүү дээ. Чи энтгэх байна. Нэгдүгээр зэргийн одоо нэгдүгээр зэрэгэлт юу хийж сууж байгаа юм өг болгочихж байгаа. За маш их баярлалаа. За баярлалаа зэнгэлээ. За шинжлэх ухаан тань мэдгүй од мөндөр сувгийн Адранер нэвтрүүлгийн энэ дугаарыг нүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сув, ГНТV телевиз, од мөндөр радио 83.307 телеграмаар хүрлээ. Энэ дугаарыг хүрэхэд ханиа томооны үед илрэх шинж тэмдгээ богино хугацаанд намдах трафлио мөн хүссэн хөрөнгөө хүссэн улсаасаа инвестор лизинг дэмжиж ажиллаа. Студид хөтлөгч Инхбат Цэнгэл баярнаар ажиллаа. Дараалцъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.